Хамаг амьтад амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа төгөлдөр болтугай. Хамаг амьтад зовлон хийгээд зовлонгийн шалтгаан лугаа хагацах болтугай. Хамаг амьтад зовлонгүй амгалангаас үл хагацах болтугай. Хамаг амьтад хол ойрын уур тачаалаас хагацж тэгш орших болтугай. Зуны ихэнх сарын шиний 15 буюу Бурхан багшийн мэндэлсэн төгс гэгэрсэн нирван дүрийг үзүүлсэн гээд 3 их том үйл явдал тохиолсон өдөр болж байна. Энэ өдрийг далимдуулаад Бурханы шишний талаар жоохон тайлбар буддизм гэж юу вэ гэдэг талаар би ярих гэж бодсон юм. Ер нь Бурханы шишнийг дэлхий дээр өнөөдөр 400 саяас тэрбум орчим хүн шүтдэг гэдэг. Тэгэхээр энэ олон хүмүүсийн шүтдэг дэлхий дээр байгаа томоохон шашнууд дотроос хамгийн эртний дээр үеийн гэж хэлж болох энэ Бурханы шашин маань юу вэ? Үүний ертөнцийг үзэх үзэл нь юу? Үүний ёс суртахууны суурь нь юу? Юуг дэвшүүлээд, юуг номлоод өдий олон хүмүүс энэ олон жилийн хугацаанд итгэж явсан байна. Нэг юм хоёр туулшаал харагдаад байдаг л да. Нэг хэсэг нь болохоор буддизмыг нэрийн сонсох төдийд л дургуутдаг, ууралдаг. Юу гэдгийг нарийн судлаагүй, үзээгүй, хараагүй буддийн сургаалын цаад гүнлүү хөнгөж үзээгүй атлаа. Одоо 1930-аас 90 оны хооронд хийж исэн үзэл сурдлын бүтээлүүд нэгт. Хоёрт дэлхийн бусад шашнуудыг үгүйсгэсэн голцсон монотеизм буюу нэг тэнгэрт үзлийг үгүйсгэсэн онолын үүднээсээ Бурханы шишинд хандах энэ хандлага их хэлбэг байдаг. За нөгөө нэг тал нь болохоор мөн л Бурханы шишний юу вэ гэдгийг түүний мөнхүү чанар сургаал цөмрөө нороогүй атлаа хит өргөмжлөх. Бурханы шишин шиг гайхамшигтай юм уу? Бурханы шишин шиг нэг өсөнгөө юм уу? Бурханы шишин шиг тагум ухаан гинүү тийм юмтай шашин бөөч гэдэг юм. Бурханы шишин шинжлэх ухаан гэдэг юм. Бурханы шишин шинжлэх ухаан ч юм уу түн хамгийн сайн ёс суртахуунтай хамгийн дээд ухааны онолтойч байж болно. Гэхдээ үүнийг гаргаж ирэх хэрэгтэй. Энэ үзэл баримтлал нь энэ онол нь ёс зүйн энэ сургаал нь бүхий л үеийн хүн төрөлхтний ёс зүйн сургуулиудаас даваад гарсан байна ч гэдэг юм. Ийм бодит дүгнэлтээр Бурханы шишинд юу хандах хэрэгтэй л дээ. Манай Жавзан дан бутх төв дээр Бурханы шишний танилцуулга болоод шат шатны хичээлүүдийг тогтмол хүн төлбөргүй зохион байгуулдаг. Ганцхан энэ сургалтуудаар үл барам энэ сургалтанд хамрагдсан хүмүүстэйгээ хамтарч сар болгон мөн өдрөл тутам уламжлал хийгээд нэлээд том хэмжээний гэх мэт хүмүүнлэгийн арга хэмжээнүүд 20-уудаар явдаг банкны сургалтууд, том эмнэлгүүдээр явдаг банкны сургалтууд гээд олон зүйлд Бурханы шишний ёс суртахуун, Бурханы шишинтнуудын хийх ёстой үйлсийг дэлгэрүүлэхийг буддийн сургаалт суурьсан ёс суртахууныг түгээн дэлгэрүүлэх ийм ажлыг зохион байгуулдаг. Тэгэхээр энэ Жавзан дан бутх төвийн сургалтын зорилго нь ч гэсэн Бурханы шишинтнуудыг бэлтгэхээс илүүтэйгээр Бурханы шишний талаар үнэн зөв ойлголт, мэдлэг, мэдээллийг хүмүүст хүргэхийг зорддог. Үнийг л Бурханы шишин гэдэг маань өөрөө ёс зүйн төгс төгөлдөр байдлын төлөө цогц практикийг онолын нэгдэл сургаалтай хүн хэрхэн хариуцах талаар л байдаг. Түүнээс ш бид нэг далдын хүчтэй холбогдоод түүнд бүх юмаа даатал түүнд итгэх юм бол бидэрт мөнхийн амьдрал ариун сайхан юмыг авчирна гэж амлдаггүй. Харин хүн өөрөө хариуцж болох юм байна. Бид нар илүү өнөөдрөөс маргааш илүү зөв болж болох юм байна. Нөгөөдөр түүнээс илүү зөв болж болох юм байна. Тийм ээ. Жишээлбэл хүн бодибилдингийн дасгал хийгээд байхын хэрээр л ирэх жил тэрний дараа жил илүү булчинтай шүрмстэй болж болно гэж үздэг бол Бурханы шишний гол санал болгоод байгаа зүйл нь хүн сэтгэл гэдэг маань ч гэсэн булчин лугаа адил хөгжиж болт юм байна. Сэтгэл гэдэг зөвхөн эерэг сэтгэл дээр л авч үзэл бид нэр
хүн төрөлхтөн илүү бие биенийг ойлгож болох юм. Хүн төрөлхтөн илүү бие биенийг хүндлэн дээдэлдэг нэг үүсэнгүү болж болох юм. Хүн төрөлхтөн хүн болгон өөрөө хичээх юм бол бид нар одоо ийм хаана байдیں гэж одоо гайхахаар ийм байж болохгүй дээ гэж бодохоор тийм өндөр түвшний сэтгэлийн ариусл байж болт юм байна гэдгийг л санал болгоод ийм ариусд хүрэх тодорхой арга зам байж болно гэдэг төвшүүлдэг. Түүнээс биш бусад жишэнтэй харьцуулахад бол зүгээр л мэдгүй чадахгүй гэсэн бүх юмдаа ганц одоо эзэн гэдэг хариултыг олгоод энэ эзэнд бүх юмыг шийдэг мэдгүй юм болгон тийм ээ нэг онгоцны сүрэл болоод ганцхан хүн амьд үлдсэн байна. Тэгэхээр энийг бурхан л хийсэн байж дараа бүх юмыг л цаанд зулж чад мэдгүй чадахгүй тэр болгоныг бол ганц одоо мэдгүй гэдэг хариултыг нэрлэхөө хөлбраар хариулаад ингээд түүнд л итгэж юм бол бүх юм шийдэгчнэ гэсэн юм бидний асуултыг шийдэх бодит хариулт өгөхөөс илүүтэйгээр тэрийг шийдэх нэг хүч байгаа гэдэг л ийм итгэл үнэмшил бол бурхны шин биш. Бурхны шин бол хүн сэтгэлдээ амар амгалан байх юм тодорхой арга зам байж болно гэдэг төвшүүлээд байна. Буддизм гэдэг маань 2500 жилийн түүхтэй зөвхөн бурхан Буддагийн өөрийн зохиолын эмгтгэл гэхэд 100 гаруй бот монгол хэл дээр орчуулсан ганжуур гэж байна. Одоо цагийн үрдэн төвдөөс ганжуурын ботуудыг монгол тэрэл өсгөн болгож байна. За үүнд хийсэн тайлбарууд буюу зөвхөн энэтхэгт хийсэн тайлбаруудыг нь сүүлд имхэл зэгцлээд данжуур буюу 200 гаруй бот зохиол байдаг. Бурхны шашинтан хүмүүсийн итгэл үнэмшлийн талаар л итгэл үнэмшил. Юу гэхээр шашин болон өөрийн итгэл үнэмшлийг за энэ шашин гэдгийг жишээлбэл шинжлэх ухаанаас ялгагдах зүйл нь тэрэлтэй. Шинжлэх ухаан гэдэг бол логик бодомж төдийгүй бүр эмпирик төвшөнд бодит туршилтаар баталгаажсан зүйлийг одоо итгэх маягтай явдаг. Тэгэхээр шашнууд бол бас итгэл үнэмшлийн хүлээн зөвшөөрөх зүйлүүд бас байдаг. Гэтэ бурхны шашны итгэж үнэмшдэг гэдэг зүйл маань бурхны шашны өөрөх нь одоо логикоор батлагдана л гэж үздэг л дээ. Үүнийг буддизмын нотлох ухаан гэдэг бүхэл ухаан энэ гараад байгаа зүйлийг нотлон болгоно гэж ярьдаг. Тэгвэл бурхны шашинд энэ орчлон хороо бүтээсэн гэдэг юм уу? Бүх юм сүнслийг хажуу талаас нь зохицуулдаг тийм эзэн байхгүй гэж үздэг. Тэгээ яаж зохицогд юм бэ гэхээр бүх юм харилцсан хамааралтайгаар л энэ байгаль дэлхийн ертөнцийн нэгж гишүүн болгоны оролцоотойгоор эдгээрийн харилцсан нөлөөлөл, буцаж ирэх нөлөөлөл гэх эдгээрийн дунд энэ үйл явдлууд маань, энэ хууль маань, тогтолцоо маань, тэнцвэр маань бий болно гэж үзэж байна. Хажуу талаас нь хүнгээ гараараа хийждэг биш. Нэг эзэн, нэг далдын хүч гараараа хийждэг биш. Энд оролцож байгаа бүх юм харилцсан одоо шүтэн барилдаж уялдлахын хооронд нэг төрөл зүйл нь устан алга болж, нэг төрөл зүйл нь хувьсан өөрчлөгдөж, нэг юм давмгайж, нэг юм одоо юу болт юм. Энэ болгонд одоо нэг шалтгаан нөхцөл хажуу талын хөндлөнгийн оролцоо ихээс илүүтэйгээр бодит шалтгаан нөхцөл үе олон нөхцлүүд хамтарч байж л үр дагавруудыг бий болгодог. Юм болгон бодит юм болгон мөнх ус гэдэг. Мөнх бус бөгөөд үр дагавраа өгчөөд өөрөө одоо улиран одно гэж хэлдэг. Үр дагавраа өгчөөд улиран одно гэж. Игшин болгоно. Нэм самбуугийн нэг гişний өмнөх нэм самбуу дараагийн гişний нэм самбуугаа бэлдээд байхгүй болдог. Дараагийн гişний нэм самбуу. Гэтэ энэ дараа гişний нэм самбуу болоход маш олон нөхцлүүд шаардна. Жишээлбэл нэм самбуу гэхэд л бусдаа сонссон үг, мэрэгэн сургаал, тэр хүнээс ширүүн өгч үт юм уу. Энэ маань маргааш дараагийн нэм самбууг бүрдүүлэх нөхцлүүд болно тийм ээ. Юутай ч гэсэн хажуу талаас нь нэг юм бүх юмыг одоо синжид хадгээл байхад нэг авраг хүн амтан л тэрийг ингээд хуруугаар ухаад хайцсан биш. Үнэхээр байгалийн салхины хуйлрал нь тэнд цуглараа тийм ээ. Он цаг хэдэн мянган жилийн турш магадгүй 100 мянган жилийн турш тэр хад хүртэл тодорхой цэг дээр илэгдэл илүү явагдаад цоорсон байна ч гэдэм үү. Ийм бодит тайлбарл байна уу гэхээс биш дандаа нөгөө нэг юм том баатар ид шидтэй хүнгүй бол далдын хүч Зевс тэнгэр инээ тэрэ гэж тайлбар байхгүй маа л гэж бурхны шүмждэг. Юм болон шүтэн барилгын үднээс тогтно. Нэгт.
Тэгэхээр ингэж тайлбарлаж байгаа болохоор тэгвэл Бурхны шинтнүүд юунд итгэж байна шүү дээ. Далдын нэг эзэн тэнгэр гэж итгэдэг юм байна. Тэгвэл Бурхан Будда гэж итгэдэг. Эн чинь хин юм бэ гэсэн асуулт гарч байна. Бурхны шинтнүүд Бурхан гэж юу вэ? Бид нар өнөөдөр мэндэлсэн өдөр нирван дүрийг үзүүлсэн өдрийг тэмдэглээд байгаа Бурхан Будда гэж түүн дээр итгэмөө гэж лам хургууд нь уншдаг. Цаана юу илэрхийлдэг. Анх цанаар гулах гээл бид нар найзууд явж ижил. Өө цан дээр тогтохгүй ингээл жоохон урууч гисэн гулгаж чадахгүй л байж гин тийм ээ. Тэгтэл тэр хүн хичээн зүтгэн зүтгэсээр байгаад оролцсоор байгаад дараа нь одоо сайхан өвлийн ойлын пул одоо хичнээн градус юмдээ тийм уруу налуу уулын уруу 100 км/цагийн хурдтай цантаа явж штэ тийм. Анх гулгууд сурахтаа бол тийм хурдтай явах, тийм хурданд тэнцвэрээ олж бартааг даван туулна гэдэг бол хүнд байж боломгүй зүйл байлаа. Хүний материалыг би оюун ухаанд орог байж боломгүй зүйл. Тэгтэл хөгжүүлсээр хагаад ийм мундаг амжилт хүрчдэг. Тэгвэл Бурхан Будда гэдэг бол бидэртээ ижилхэн эгэл байж байгаа. Сэтгэлээ хариуцах чадсан юм байна. Ийм л итгэл үнэмшил. Миний Бурхан шишинтний итгэл үнэмшил юунаас эхэлдэг гэх юм бол би хүн сэтгэлээ хариуцах болно гэж итгэдэг. Та ч юм уу, би ч юм уу хичээх юм бол бид нэр илүү ариун болж болно. Би илүү нэг хүсэнгүй болж болно. Би илүү хичээл шамдалтай болж болно. Би илүү хүлцэнгүй байж болно. Би илүү анхаарал төвлөрөлтэй байж болно. Илүү саруул оюун ухаан, илүү ёс суртахуун, бусдыг өрөвдөн хайрлах, нэгүсэх, бусдын төлөө бүхнөө зориулдаг ч юм уу ийм сэтгэлийн ариуслал гэдэг маань бидэрт бодитоор хэрэгжиж болох юм байна. Энийг хэрэгжүүлсээр байгаа. Хүн өөрт байх сэтгэлээ муу шинж чанар болгоно гэх тийм атаархал, уур, тогтворгүй байдал, ёс суртахуунгүй байдал эдгээр бүгдийг би ялан дийлж болт юм байна. Хүн сайн байх, сайн хүмүүс байхад итгэхээр үл барам энэ сайн сэтгэл нь хөгжөөд бидний төсөөлшгүй тийм өндөр хүртэл хариуцлт хүрч болно гэдэг итгээд байгаа л учраас би хин нэг таних ш тэр өөрийгөө ш тэр сэтгэлээ хизээ нэгэн цагт хариуцах боломжтой гэж үздэг. Энэ маань Бурхны шин итгэл үнэмшил хамгийн их Бурхан дор итгэмэ. Үүний дараагаар ном дор итгэмэ гэж хэлдэг. Ном дор итгэмэ гэхээр яг сонгодог утгаараа ном гэдэг бол бидний хевлээ тараацсан номыг хэлдэг. Ном гэдэг бол энэ хевлэж тараасан номд юу гард юм бэ гэхээр сэтгэлээ хэрхэн ариусгах вэ? Сэтгэл ариусгахын хэрэг илүү амар амгалан хэрхэн нэмэгддэг вэ тийм ээ? Хүн өдөр тутамдаа яаж уураа багасв? Яаж хундлаа багасв? Яаж илүү бусдын төлөө тэмнэлтэд хандаж болох вэ гэдэг ийм арга зам л байгаа. Тэгэхээр энэ номыг үзэж судалсны үр дүнд ахиц дэвшил гарч ирэхийг өмнөхөөсөө илүү энэрэнгүй болохыг, өмнөхөөсөө илүү ёс суртахуунтай болохыг, өмнө хийжсэн муу зүйлээ хийхээ зогсохыг, хийж байгаагүй сайн зүйлээ хийж сурахыг илүү төвшин болохыг, илүү хичээл шамдалтай болохыг ч гэдэм юм. Энэ буддизмын ариусл гэдэг, бурхан гэдэг энэ агуулганд хүрх арга замыг нь л одоо ном гэж нэрлэдэг. Өөрөлдвөл бидний оюунд гарч ирж байгаа энэ ахиц дэвшил хөгжлийг л Бурхны шин ном гэж нэрлэдэг. Тэгэхээр ном дор итгэмэ гэдэг маань цаагаараа юуг илэрхийлдэг вэ гэхээр ном дор итгэмэ гэдэг бол тэр гэгээр л хүрэх бодит арга зам байна гэдэгт л итгэж байгаа итгэл юм шиг. Нэг Бурхан намайг авчраа шууд татаал гэгээр үлчин биш. Би нэг өөрөө хэрэгжүүлэх ёстой юм байна. Ийм арга зам надад байж болж байна. Англи хэл сурах арга зам байж болно. Тийм ээ. Жудо бүх мундаг барилддаг болох арга зам байж болно. Дасгал сургуульд байж болно. Тэрэн шиг хүн сэтгэлээ илүү нэгүүлсэнгүй ариун зөв болгох тодорхой сургуулал арга зам байна гэдэгт итгэл үнэмшил нь бол номдор итгэв. Хуврагдор итгэмэ гэдэг нь болохоор энэ ном гэдэг маань бол зүгээр хевлээд хараад номын сан тавьсан материалыг хэлдэг биш. Энийг хэн нэгэн бодитоор хэрэгжүүлж байхыг л ном гэж нэрлэдэг байна. Тэгэхээр хуврагдор итгэмэ гэдэг бол ийм дээлтэй мэлтэй хүмүүст л эднэр л хамгийн мундаг чадaltaй далдыг хардаг, миний хүсэж байгаа юмыг эдгээр биелүүлчих гэсэн итгэл үнэмшил биш. Хуврагдор итгэмэ гэдэг бол энэ буддийн ариун сургаалыг
үнэхээр сэтгэлдээ амьдралдаа хэрэгжүүлж байгаа хүн байгаа гэдэгт л итгэж байгаа. Үнэхээр альва нэг нэр алдар загвар хэлбэрдэл биш. Чин сэтгэлээсээ би өцөгдөр байсан нэг муу сэтгэлээ багасгах юмсан. Өнөөдөр нэг илүү зөв үйлийг хийчих юмсан гэж агшин тутам, өдөр тутам, цаг тутам ариуслын төлөө, гэгэрлийн төлөө, бусдад туслахын төлөө бүхнээ зориулан явж байгаа. Нөгөө бодисатын замналаар, нөгөө буддийн номлолоор, сургаалаар өөрийгөө засаж залруулж байгаа үүний төлөө явж байгаа хүмүүс байгаа. Үүнд итгэдэг. Ямаа нэгтээ зүгээр л хий хоосон юм л үнэхээр ингэдэг хүмүүс би мэднэ. Миний багшаас авахулаад үнэхээр өдөр тутамдаа, цаг тутамдаа үйл явдал болгонд номоор хандахыг номхотхуйе бэрх муу сэтгэлийг ялан дийлхийг хичээхийг илүү өргөн цар хүрээтэйгээр зөв үйлсийг хийхийг оролдох. Нөгөө л буддийн сургаалуудыг бодтоор уншаад байх биш. Заагаад байх биш. Өөрөө хэрэгжүүлэхийг оролдог юм хүмүүс байдаг. Энэ бол би энэ хүмүүс байдаг гэдэг энэ бол хуврагдаар итгэмэ гэсэн итгэл үнэмшил. Тэгэхээр одоо эргээд багцлаад хэлэхэд бол буддизмын итгэл үнэмшлийг энэ гурван итгэл үнэмшлийг нэгдүгээр сэтгэлийн ариуслал гэж байна. Амьдралын олон нухчаа, сэтгэл гутрах, янз бүрийн юм болон надаа талтын эд хүч намайг аварна, хажуудлаас дэлхийг харж байна гэдэг ийм итгэл үнэмшил надад байдаггүй л. Яг бол тийм юм байдагсан бол орчлон хороо дээр зовлон байх учиргүй. Тэгэхээр Бурхны шинд бол нэг эзэн тэнгэр хажуудлаас нь зохицуулдаг гэдгийг нэлээд хэдэн логикийн үгнээс бол байх боломжгүй байна гэж үздэг. Харин зүй тогтол байна гэдэг. Хүн ирээдүгээ одоо зөв зүйтэй явдал мөр маань амар амгалан авчрах зүй тогтол бий гэж үздэг. Харилцан хамаарлын үднээс л үдчих юм л. 10 хүн байхад чи бусдаа дээрлэхэд байх юм бол бусад чам тааг баатна. Бусдаас үл хамааран уурших тийм нэг зүйл байна. Ямар ч том хүчтэй баатар байлаа гэсэн, ямар ч мундаг ерөнхийлөгч улс төрийн хүч, улс төрийн нам байлаа гэсэн гадаад шүтэн барилга, дотоод шүтэн барилга, тодорхой тэнцвэрүүд л байх ёстой. Энэ шүтэн барилгыг л үл тоомсорлол гიშгчээд эхлэх юм бол цаашид оршин тогтох боломжгүй. Энэ бол зүй тогтлын энэ юм байна гэж хэлдэг. Тийм болохоор хинч оршихдоо бусдаас хамаарч оршдог болохоор орших нь бусдаас хамаарч болохоор аз жаргал нь ч гэсэн бусдаас бол баалж хачирна. Тэгэхээр бусад гэдэг маань тэдэртээ тулдаж байж аз жаргалыг авч явах биш. Харин бусад гэдэг нь миний аз жаргалын их сурвалж гэж буддизм тайлбарладаг. Зүрлэх юм бол би дээр нь одоо тогтож байгаа модны мөчр. Тэр мөчрөө би хөрөөдөж болохгүй л угаадал бусад гэдэг зүйл маань миний хөрш маач байт юм. Туул гол маач байт юм уу те. Хятад улс гэхэд бидний оршин тогтохныг суурь. Тэгэхээр энтэй тодорхой хүндлэлцлийн хувьд ч байт юм. Харилцан хамаарал тэнцвэрийн хувьд бусдыг хүндэлж ганцхан өөрөө бодох ш. Бусдыг бодож байж өөрийн чинь аз жаргал гарч ирнэ гэж буддизм тайлбарлаад байна л да. Энэ тайлбар. Тэгэхээр Бурхны шинэ итгэл үнэмшилдэг. Саяных бол үйл юм юм байна. Бурхны шинэ итгэл үнэмшилдэг бол хүн ер нь хариуцч болтгоо гэсэн итгэл үнэмшил. Ингэх бодит арга зам байна гэдэг. Энийг хэрэгжүүлж байгаа хүмүүс байна. Би үргэлж энийг л боддог. Хүн хариуцч болно шүү дээ гэж янз бүрийн хүмүүстэй сэтгэлээр унахч байдаг. Би өөрөө шанал хүн болгонд янз бүрийн тохиолдож болоод эцсийн дүндээ бидний муу сэтгэлээ сайн сэтгэл маань ялан шүү дээ гэж би боддог. Хэний ч тэр. Өнөөдөр хамгийн муу хүн гэж харагдаж байгаа хүний ч тэр явн явсараа тэр хүний сайн сэтгэл муу сэтгэлээ ялан дийлнэ. Түүний сайн сэтгэлийг хөгжүүлэх арга зам байгаа. Тэр хүн гэгэрэн ч гэдэг юм. За юутай ч гэсэхтэй хүн дөрөх юм гэдэг бол дорж идэх хүн гэгэрсэн юм мундаг чадaltaй юу гэдэгт итгэх хэлмжлэгээс илүүтэйгээр ер нь хүний оюуны ариуслал гэж байдгаа гэдэгт итгэх хэлмжлэл. Тэгвэл энэ олон бурхтуудыг зураг мураг хөргөдөр бүтээгээд ер нь хүмүүс их ярьдаг л та. Гуйл мөөл бүтдэг, хуурамч үтсэн бүт. Бид нар одоо гуйлаар нэг өөрсдөө юм бүтээчээл. Тэгээд тэр гуйлын зүйл нь намайг эргээд аварч чадна гэж итгэх тийм гинэн итгэлтэй юм шиг яригадаад байдаг. Энэ бүхэн маань бол Бурхны шинэ талаар одоо дэндүү
хамгийн захын хувцсыг нь ч нээж үзээгүй л хэрэгэлдэг. Бурхны шний хамгийн эхлээл итгэл, буддизм, итгэл үнэмшлүүг гэсэн номнуудыг хэрэгдэг. Тэрэн дээр л хамгийн түрүүнд энэ гуйлын шаврын бурхан болвол чинь бид нар бэлэгдэж бүтээсэн юм аа л гэж хэлдэг. Түүнээс яг энэ бидний Будда гэдэг зүйл байна биш. Бурхан гэдэг зүйл байна биш. Бид нар түүнийг бэлэгдэж бүтээдэг. Яах гэж бэлэгдэж бүтээт юм бэ гэвэл бид нар ээжийнхээ зургийг, аавынхаа зургийг, гэр бүлийнхээ зургийг, хүүхдийнхээ зургийг, хайртай хүнийхээ зургийг хадгалдаг байсан. Тэр зураг маань тэр хайртай хүн маань биш шүү дээ. Гэхдээ зүгээр л дурсан санах гэж, хүндлэх гэж, сэтгэлд ойр дотн таатай мэдрэмж үүсгэх гэж ч байт юм. Бид тэр зургийг хадгалдаг, авдаг, хийлгдэг. Гэхдээ яг л тэрнтэй ижил. Биднэрт тэр их бүх хүмүүс сэтгэлтэй багт л өөрийнхөө хүмүүс сэтгэлийн төлөө тэмцээр байгаа ариусч чадсан. Тийм өөрт нь хамгийн үзэн ядагч хүний төлөө ч гэсэн бүхнээ зориулж ямар ч зовлон шаналлыг эдлэхэд бэлэн ийм ёс суртахууны түвшинд хүрч чадсан, төс гэгэрч чадсан тэр оюуны ариуслыг л дурсан санахын үүднээс түүнийг эрхэмлэх сэтгэлийг, түүнлүү тэмүүлэх сэтгэлийг өөрт дадал болох үүднээс л бид нар гуйлаар байна уу, зисээр байна уу, хурлан бүтээдэг. Энэ маань бас нөгөө төгөө бидэнд энэ гэгэрэл гэдэг лүү тэмнэх тэмүүллийг л дадлагжуулах дасгал сургалтын маань хэрэгсэл болдог. Нарийн дайх. Яг тэгэхээр биднэрт нэг юм бодит ойлголтоор дамжиж ихний хэлжинд буддизмын ойлголтууд бий болно. Дан онол ярих биш. За энэ бурхан Буддагийн дүр байна гэж үзвэл сүм дугдыг харж, цан хэнгэргийн дуу, арц хүжээний үнэргээ 5 мэдрхүүгээрээ дамжиж бид нар энэ анхны ойлголтууд, төсөөлөлд бий болгож байна. Ийм болохоор л хэлбэржүүлдэг. Ухта буддизм гэдэг нь хэлбэргүй, дүрсгүй, цацралаар хагтсан, хорон ис үлдсэн ч юм хоосон чанар байж болох л да. Энэ ухаар л энэ их өндөр түвшний байж болно. Гэхдээ энэ нь төрхийн тулд эхлээд одоо жоохон хүүхдүүдэд олон өнгийн харан одоо дүрс зурагтай зурган ном хэрэгтэй байдаг л байдал бид нар тийм хэлбэржүүлсэн хэлбэр хэрэгтэй гэдэг болохоос биш ухтаа энийг бид нар яг Будда гэж үзэхгүй л энийг янгуух бурхан буюу янгуух гэдэг нь жинхэнэ биш гэсэн санаа байдаг л да. Жинхэнэ биш Будда төсөөл юу лээ бэлэгдлийн Будда. Жинхэнэ Будда бол төгс гэгэрсэн оюуныг хэлж байгаа. Энэ оюун маань бол нэг биш. Тоо томшгүй олон байна. Энэ олон гариг ертөнцтэй төгс гэгэрч ирсэн, гэгэрсээ гэсэд тоошгүй олон байна. Одоо ч ханигтай гэгэрч байгаа бодгол байна. Ирээдүйч гэгэрх нь тааж гэгэрч бол. Тийм болохоор Будда гэдэг ойлголтыг зөвхөн нэг хүн байна гэж ойлгодог. Ямар ч бодгол муу сэтгэлээ ялан дийлгэх. Тэр хүрч болох тэр оргилд өгөхийг энэ оргилд хэрхэн хүрдэг вэ гэхээр юм сүзэглийн туйлын мөн чанарыг танихад л гэгэрл өөрөө ирнэ гэж үздэг. Бидний бүх хүсэл, шунал энэ болж бүтэхгүй байгаа зүйл нь бидний мунхаглал, эмдүүрэл, дутуу, хугас бодлоос мань үүддэг гэдэг. Яг мөн чанарыг л таньж чадах юм бол худлаа ирээд хэрэггүй. Яг үнэхээр л харж чадах юм бол бид нар юу гэдэг юм бэ? Үнэн цагаан хөдөлмөр нь зөв. Мөн чанарыг нь таньж чадах юм бол энэ эрхэм бид буруу бодоод энийг дээрлэгч хэлэн бол надад ашигтай гэж бод. Саруул ухаанаар бодож үзэх юм бол биш ээ энэ чинь ашиггүй. Тэгэхээр маш товчтой ерөөсөө мөн чанар болгоныг тийм туйлын мөн чанар эдгээр бүгдийг таних саруул оюун ухааны тусламжтайгаар бид нэр муу сэтгэл болгоно ялан дэлж чадна. Муу сэтгэл болгоны учиг болгон түгээр тайлгдана гэж үздэг. Хүн болгон бурхан ч гэхгүй зөв хүн болгон бурхан болж болно л гэдэг. Бурхан гэдэг хүн бол өөрийнхөө аврал гэдэг. Өөрийнхөө аврал гэдэг. Хажуудлаас аврах хүн өөрөө зөв явдлаар аврах гэж хэлдэг. Хамаг амьтад амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа төгөлдөр болдог.
Хамаг амьтад зовлон хийгээд зовлонгийн шалтгаан руугаа хагацах болтугай. Хамаг амьтад зовлонгүй амгалангаас үл хагацах болтугай. Хамаг амьтад хол ойрын уур тачаалаас хагацж тэгш орших болтугай.